Хэрэв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой. Хэрэв та бэлэн бол чигэвч хийцүү. Хоолой. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. 15. Би халиуны охиныг жирэмсэн байсан тухай юу ч мэдээгүй байсан болохоор бадрахын үргэлжлүүлэн ярихыг бараг л амьсгаа даран чагналаа. Монгол ирснийхээ дараа эхнэр маань төртлөө ээжингээ хажууд байхаар болсон юм. Харин би хоёр гэрийн дунд гүйсэн байдалтай хэдэн сар болсон. Нэг өрөө гэртээ ганцаараа байж идэл үхий нэгэн хаалга тогшлоо. Би ч ээжийг л үлсгэж бодоод хаалгаан тайлтал дээд айлын туул. Юу юугүй төрөг төгчгсөн тогоо шиг том гэдсэн хөрөөсөн гараараа доороос нь өргөх маягтай зогсчихсон. Өнөөх тогтургүй нүдэрэн ийш тийшээ завжлан ширдэж байна. Би ч юу гэхээ мэдэхгүй ямар дач нэг танимхаар инээмсэглэлээ. Гэтэл өнөөх минь надаас мах өгөөч гэж асууж байна. Би түүнийг хоол хийх махгүй ч яваахна гэж ойлгоод хөргөгч рүүгэн буцаж ирэхдээ араас чансан мах идмээр юм гэж хэлв. Галын өрөөний ширээн дээр хоньны чансан хэдэн хавирга богтос энтерхэн байсан юм. Би хэдий хөрсөн чиглэн савта маха барьсаар буцаж үүдэн дээр очтол өнөөх минь нэг богтос шүүрч аваад шууд л миний өмдөн дээр идлээд. Чи авч гараад тайван идэхгүй юу та гэдэл учиргүй толгойс ихсэрч байна. Үтгснэн яах юм болохгүй халзан ах уурлна эндээ идчихэд хурдхан шиг буцаад орё. Мах идэг уудсан болохоор их өлсөж гин гэж байна. Тоол баг байхын л халзан аава гэж дууддаггүй байсан тэр хэвээрээ байгааг нь би анзаарлаа. Би дотроо халзан муу новш энэ муу ядарсан охиноосоо мах хүртэл харамлдаг байх нь гэж бодож амжсан юм. Туул чудлгүй барьж байсан ясаа мүлжчихөд над руу ихцэлж харсан юмгүй доошо тонгоон нүдэн завчилж угаад баярлалаа гэж шивнээ цаашаа эргээд явсан. Тэр үед эхнэр маань жирэмсэн анхны ачин дөрөх гэж байсан болохоор ч тэр аав ээж хоёр маань манай хөргөгчийг жохон л хоньны махаар болж байсан юмдаг. Үлдөгчөнд багтахгүй тэр их махнаас би өдөр алгасахгүй шахамлж чандаг байсан. Магадгүй үүнийг минь туул анзаарчихсан байх. Эсвэл мах идэхгүй удахаар чансан махны үнэрийг андахгүй барьдаг болчихдаг ч юм уу хэн мэдхв. Ямар ч тач намайг мах чансан орой туул хаалга тогшиж махгүй иддэг байсан юм. Тийм тохиолдол хид хідэн удаа гарлаа. Гэрт орно гэж байхгүй. Тэгсэн хэрнээ өгсөн махыг аваад явахгүй яг үүдэн зогсож угаад л янзын сайхан мөлжчгөөд л буцаад явчихна. Тэгэх бүртээ дандаа л баярлалаа гэж хэлнэ. Би туулыг мах идж зогсоход нь халиун ихч сайн уу гэж лав 2 ч удаа асууж байсан. Гэвч цаадах маань миний үгийг сонсоогүй юу, ойлгоогүй юу бүү мэд. Аавх тариу хэлэхгүй. Ердөө гартаа барьсан махаа л мүлжиж зогсдог гэсэн. Ийм байдалтай хэдэн өдөр үргэлжилснээ гинтгэл туул харагдахгүй болчихсон. Дараа нь мэдэх нь хөөхий төрчихсөн байж. Тэр нэг өдөр би байрны дэлгүүрээс сүү энтерхэн авчгаад орцрогон алхаж явдал хөөхий юм уу туул өлгөдөө няраа хүүхдэн тэврээд машинаас бууж явахдаа таарлаа. Араас нь 2 тортой хувцс барьсан халиун ихч таксинаас бууж харагдсансан. Надад тэр дүр зургийг харах ямар хэцүү байсан гэж санана. Найдаж түших эр хүнгүй 2 ядарсан эмэгтэй. Их нь бие муутай, охин нь мэдрэл муутай. Тийм л 2 хүн дундаа нэг нарай хүүхэд тэвэрчихсэн миний өмнөхөн орц руу орж байлээ. Би халиун ихчтэй харц тулгархаас жирэхэж цахилгаан шатанд хамт суухгүй тулд орцны өмнөх сандал дээр сууж гоцорсон юм. Гэтэл дараа нь орцны өмнө бас нэг машин ирж зогсоод дотроос нэг говьсон согтуу нөхөр бууж ирлээ. Халзан толгойг нь харуутал би шууд таньсан. Халзан хайдав. Намайг ойрхон сууж угаагч анзааралгүй орц руугаан говьлон төгөж байхтан муу янхны золбосхийг алан даа хэмээн аман дан зүгэж байсансан.
бэж дотроо ажил байлаа. Гэвч тэглээгээд ямар согтуу галзантаа барьцалдаж явж өөртөө гай дуудалтай нь биш. Чимээгүй л өнгөрсөн. Тэгээд тэр оройжингон дээд айлаас чимээ шүүгэн гаргах нь уу гэд чих тавьж хүнжсэн юм. Ашгүй азар няраа хүүхдийн уйлах дуунаас өөр чимээ аваа сонсогдоогүй дээ. Харин маргааш нь дээд аль сүрхий зодон болсон. Цагдаа нар халзанг харин эмнэлгийнхэн халиун эгчийг авч явснаар тэр явдал өндөрлсөн юм та. Халзан 72 цаг хоригдоод суллагдаж гарсан бол халиун эгч эмнэлэгт хэвдээд хоцорсон. Тэр нэг орой би өнөөхөл янзаараа махчнаад сууж байв. Хаалга тогших чимээ гаргахаар нь шууд л туулыг үзгэж бодоод савтаа маха бариад очлоо. Туул мөн ч мөн байсан. Гэхдээ тэр удаад мах идэх гэж ирээгүй нэлт. Нимгэн цагаан майг, цайвар өнгийн богино өмдтэй хөл нүцгэн зогсох тэрээр нүдэн тогтож өгөхгүй хурдан өсчихвэл юу ч юм болсон элт. Нимгэн хувцастай түүнийг хараад би өөрийн ирэхгүй л ялсан хэдрэг хэмээн шивнмээр болж билээ. 60 дахь хоёр нүдийн тасралтгүй цавжилж ясархаг арман хуруугаан ойрхон атгаж тэнэлгэх түүнийг надаас чухам юу хүсэж байгааг нь би эхлээд ойлгосонгүй. Эцэг зуур гайхан зогссны эцэст би тэрнээс юу хэрэгтэй вэ гэж асууж үлээ. Тэгтэл өөдөөсөө уртхан шиг төмөр байна уу? Мод ч юм уу? Шалны мод шиг гэхдээ түүнээс урт тахир төмөр. Тийм ээ тахир төмөр хэрэгтэй байна гэхэн тэр. Завэц юу лээ? Манад тийм байхгүй байхаа гэд би туул руу харлаа. Хэрзгэр туулын 60 дахь хоёр нүд улам хурдан завжлан хөдлөөд амьсгаан давхцаад ирсэн. Ингэхэд юу болов вэ хэмээн би асуулаа. Тэгтэл цаадах чинь хариуд нь миний охиныг бункер руу хаячихж, халдсан миний охиныг бункер руу хаячихсан. Би хүүхдээ гаргаж авмаар ин гэж хариулдаг баха. Тоолын хэлсэн тэр үгийг би хожим олон шөнийн хардарсан зүудэнтэй дахин сонссон доо. Би түүний хэлсэн үгийг сонсоод гайхан цочирдож яахаа мэдэхгүй хөшрөн зогссоноо санддаг юм. Хэдэн секунд эсвэл магадгүй хэдэн минут ч өнгөрсөн бүү мэд. Мөнөх ялсан хэдрэг минь цаашаа эргээд гүйчихсэн. Дараа нь би ямар тааж хаалгаа хаан төгжсөн юм. Тэгээд өөрийгөө тайвшруулах санаатай халдсан хэдийг хэрцгийч гэлээ. Дөнгөж дөрсөн нэрээ хүүхдийг хогийн бункер руу хаяж чадахгүй. Ядаж ил өөрөө хэрэгт орхоосоо айж тийм үйлдэл хийхгүй. Туулал мэдрэл муу юм болохоор хийм төсөөлж яриад байгаа бах. Эсвэл зүгээр халдсангийн занал хийлж хэлсэн үгийг жинхэнэ юм шиг хүлээж аваад сандраад яваа үз хэмээн өөртөө хэллээ. Чаваас өөрийгөө л тайвшруулах гэсэн амиа бодсон арчааг оролдлох шүү дээ ах минь. Тэр шин би туулыг дахин хаалга догшгоно. Орцонд элдв чимээ дуулдах нуу гэд хүлээж оргил нойргоо гонсон тоо. Гэвч сэжигтэй юм юу ч сонсогдоогүй. Харин маргааш нь бөөн хэрэг мандсан юм. Туул өгчихсэн байсан. Гэхдээ зүгээр ч нэг үхээгүй. Хог хаяг хоолоор бүтэн биеэрээ чихэж ороод тэндээ гацаад өгчихөж. Хамгийн түрүүнд олж арсан хүн нь орцны жижүүр ихч байсан. Өглөө эртлэн борсоод орцныхон шалыг угаадаг ажилсаг нэгэн байлаа л да. Тэр ихч мань олж харсан зүйлээсээ болоод хэрд хийж хаваар нэг орилж чарлаад сүйд болсон. Би нойрмуудаа сэрвэлзэж бараг л сэрүүн шахам хэвдэж байсан болохоор жижүүрийн орилгыг сонсоод шууд л год үсрэн боссон юм. Тэгэд биеийн тамирын өмд 2-5 углаад шалуухан шиг хаалгаа нэгээд гарсан байхгүй юу? Гээд шатны дээшээ очиод жижүүр ихчтэй таарлаа. Нүд нь нэрэн эргэлдчихсэн шатны уруу өнхөрчнүүдэ гэмээр яаран урууд чинь. Жижүүрэгч тэгэхэд намайг бараг анзаараачихгүй баг. Би түүнтэй зөрөөд дээд давхарлаа гүйж харлаа. Чухам юу болж харах гэж тэгэж дээд давхарлаа гүйснээ одоо эргээд бодоход өөрийгөө гайхдаг шүү. Дээд давхарт гараад хар зөнгөөрөө гихүүдээ. Лифтний ард ба хог хаяг хоолон тийш очлоо. Тэгээд жижүүрэг чинь тэгж хумгүй гүйснийг ойлгохоор нэг болсон та. Жижүүрэг чинь асгаж өргөсөн ус шалаар нэг урсчихсан.
цэнхэр өнгийн хуванцар хувин хажуулдан өнгө хөрч байлаа. Бөөнкрийн хог хаяг хоолон ам нээлттэй бөгөөд тэндээс хэн нэгний хоёр чөргөр нүцгэн хөл цохож байгаа тэр. Эмэгтэй хүний үхмэл хоёр хөл. Би ихэндээ хэн нэгний бодож олсон тэнийг тоглоом гэж бодохыг оролдсон ч мэдээж тийм байгаагүй. Би тэр хоёр хөлийг гарцаа байхгүй туулын хөл гэдгийг мэдчихсэн. Хэдий ясан хэдрэг гэлтэй дуранхаа бийтэж хог хаяг хоолон тэр жижигхэн ам руу багтаж орж чадахгүй баймаа. Гэвч яаж гэдг нь бүү мэд. Тийм л юм болсон байсан. Би тэндээс шалуухан шиг холдож дараа нь холбогдох байгууллагын хүмүүс ирээд хөөрхий туулын амьгууд зогтсыг хог хаяг хоолон дотроос гаргаж авсан та. Хөөрхий мэдрэл муутай хүн чинь хүүхдийг чинь бөөнкөр рүү хаяжсан гих галзангийн үгэнд шууд итгэхэд тэгэж хог хаяг хоолоор зүтгэж ороод тэндээ гацаад өгчихсэн байхгүй юу? Энэ явдлаас хойш тэр орцонд элдв явдал гарах болсон. Тийм ээ. Ямар нэгэн сүнс чөтгөр шүн дунд хаалга тогшиж мах нэгдэх чинь ийм л учиртай юм. Би энэ тухай хүнд ч хэлж байгаагүй. Цагдаа нарт ч тэрч бүхэл их нэртэй ч хэлээгүй. Харин ягаад ч юм танд л ярьж байна та. Бадрах ингэж хэлчихээд өмнөө байгаа шилэн аяхтай шар аргийг бараг нэг амсгаагаар дуустал нь залгилж орхилоо. Залуу эрийн гарын салганаж нүдэнд нь нулимс зээлгэнэн байна. Би ч бас өмнөө байгааг хүнтэрж орхив. Сэтгэл санаа минь тэр аяаран гунигт автаж нэгэн цагт хайрлаж дурлаж явсан халууныхан өрөвдөлтөө амьдралд өөрийгөө буруутгамаар оргино. Бадрах уртаар санаалдлаа. Тэгээд яриагаан үргэлжлүүлв. Дараа нь халуун өгч эмнэлгээс гарч ирээд охиноо хэрхэн өгснгийг олж мэдсэн. Хөөрхий халуун өгч хинтээч юу ч ярихгүй нэг мэлэрсэн хүн хэдэн өдөр байрныгаа даалгадаг болсон. Тэгсэр нэг их удаагүй те. Охиныхон 49 он гээгч хөөцөлгөө гэртээ амиа хорлцсон юм. Харин яриа хөөхт нь хаажсныг бүү мэд. Ямар ч тач талигаач туулын хэлж байсан шиг тэгж бөөнкөр рүү хаягдааг нь тодорхой. Яриа хөөхтийг хэрвээ үнэхээр л тэгж хог хаяг хоол руу шийдчихсэн бол олдох байсан. Бүүн хэрэг мандаж баахан цуу яриад гэдэг нь тодорхой байлаа шүү дээ. Гэтэл тийм зүйл болоогүй юм. Тэгэхээр магадгүй одоо хаа нэгтээ амьд байж ч мэдэх юм. Тийм бол одоо 5-6 настай байх учиртай. Тухайн үед бол би өөртөө хамаагүй хэрэг тушууд өрөхгүй вэ гэж шийдсэн юм. Зүгээр л эхнэрийн эсэм минь дамарж болох тал дээр анхаарлаа хандуулсан. Хадмынхаа гэрт очиж эхнэртэйгэн хамт хэд хонлоо. Удалгүй эхнэр маань чамарж иж бид хоёр хүүтэй боллоо. Эхнэр хүүхдээ эмнэлгээс нь гаргаад гэртэн авчирсан даа. Мэдээч дээд давхрын 32 тоотод гарсан явдлын талаар би эхнэртэй юу ч хэлээгүй. Тэгтэл харин өнөө мөн новшийн халдсан хайдвыг галзуураад асрамжийн газар руу хүргэгдсэн гэдэг яриа манай тарихын байр тарахчихсан байж үлээ. Ингээд л тэр 32 тоот хаалга тэр урдсны хамгийн ихний хоосон барь болж хувирсан юм та. Хэрв танд энэхүү зохиол таалагдсан бол та бүтэн хувилбарыг M-Book аппликейшнээр сонсоорой.